Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Солонгос улсад элсэн чихрийн татвар ноогдуулах тухай асуудал олон нийтийн хүрээнд хэлэлцэгдэж байна. За энэ асуудалтай холбоотойгоор нийгмийн эрүүл мэндийн асуудал болон инфляцийг хүргэж болзошгүй гэсэн санаа зовлыг олон нийтийн зүгээс илэрхийлж байгаа юм. Засгийн газраас элсэн чихрт нэмэлт татвар ноогдуулах юм уу? Эсвэл хураамж ноогдуулж болзошгүй гэсэн талаарх мэтгэлцээ ширүүсэж байна. За зарим нь бол үүнийг эрүүл мэндийн арга хэмжээ гэж сурталчилж байгаа бол зарим нь энэ татварыг ноогдуулснаар нийгмийн хамгийн эмзэг бүлгийн хүнсний зардлыг нэмэгдүүлнэ гэдэг санаа зовж байгаа гэдгээ илэрхийлсэн. За энэ үнд бол нийгмийн эрүүл мэндийн мэрэгчлүүд болон эдийн засагчид санаа зовсон байдлаа илэрхийлж байгаа. За энэ хүн мэтгэлцээ өрнөх басан гол шалтгаан нь 1-р сарын 28-ны өдөр ерөнхийлөгч Ий Жимyon тамхины татвартай төстэй элсэн чихрийн шин татвар хураамжийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр санал болгосонтой холбоотой тэрээр олон нийтийн мэдээллийн сүлжээнд оруулахдаа бид элсэн чихрийн хэрэгслийг хязгаарлаж бүс нутгийн болон улсын хэмжээнд эрүүл мэндийг хамгаалахад цуглуулсан татварынхаа хөрөнгө оруулалт болгон хийх боломжтой. Та бүхэн юу гэж бодож байна гэж ерөнхийлөгч X хуудсанд бичсэн. За ингээд ерөнхийлөгчийн оруулсан пост нь бол элсэн чихэр болон түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаарх олон нийтийн зүгээс санаа зовж байгаа зовнилыг илэрхийлж байгаа хэрэг болж байгаа. За энэ саналыг олон нийтийн эрүүл мэндийн үүднээс эргээр хүлээн авч тамхины бүтээгдэхүүнд ноогдуулсан татварыг өмнө нь амжилттай хэрэгжсэн жишээ бий. Үүний үндсэн дээр чихрийн татварыг ноогдуулах боломжтой гэж зарим мэрэгчлэнүүд мэдэгдэж байгаа. Санал болгож байгаа татвар хураамж нь татвартай төстэй боловч үүнээс орлох орлогыг засгийн газрын ерөнхий зардал зарцуулах бус харин нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад зориулахаар ярьж байгаа юм байна. Эдийн засгийн үүднээс авч үзэх юм бол хүнсний үйлдвэрлэлийн бараг бүх бүтээгдэхүүн бүх төвшөнд бол элсэн чихрийг ямар нэгэн байдлаар хэрэгэлдэг. За ийм учраас бол татвар хураамжтай болох нь үнийг өсгөх сөрөг нөлөөлөл үзүүлэх магадaltaй гэж эдийн засагчид үзэж байгаа. Элсэн чихрийн үн өсгөх нь томоохон үйлдвэрлэгч, франчайз, ресторан, жижиг хоолны газар, хоол хүргэх үйлчилгээнд нөлөөлөө зогсохгүй айл өрхийн зардалт ч гэсэн нэмэгдэл болж очих юм байна. За энэ татвар хураамж нь амжиргаагаа залгуухаа зүтгэж байгаа жирийн иргэдэд өндөр зардлыг бий болгож амжиргааныхан зардалд нь сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн ийм таамаглал ярьж байгаа. За улмаар татвар хураамжийг чихрийн хэрэглээг бууруулж нийгмийн эрүүл мэндийг сайжруулах хэрэгсэл болгон ашиглаж байгаа олон улсын хандлагыг хүртэл Солонгос судлаж олон нийтэд хүргэж байгаа юм байна. За тухайлах юм бол Солонгосын Сөүл их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн төслийн баг судалгаа гаргасан. За ингээд судалгаанда 2016 онд дэлхийн эрүүл мэндийн байгууллага элсэн чихрийн хэрэглээг бууруулахын тулд чихэрлэг ундааны татварыг доор хаяж 20% нэмэгдүүлэхийг засгийн газруудад уриалсан судалгаандаа тэмдэглэн оруулсан байна. Ирланд, Филиппин, Таиланд, Арабын нэгдсэн Эмират, Их Британь зэрэг 110 гаруй улсад чихрийн татварыг ямар нэгэн байдлаар хэрэгжүүлдэг байгаа гэсэн гэдгийг бол судалгаанд дурдсан. За энэ төрлийн татвар хураамжийг хэрэгжүүлдэг орнуудын жагсаалтаас гарахад элсэн чихрийн хэрэглээг бууруулснаар эрүүл мэндийн ашиг тусыг бий болгож эмчилгээний зардлыг ихээхэн хэмнэж болохыг харуулж байна гэдгийг судалгааны баг судалгаандаа дурдж оруулсан байна. Солонгосын улсын эмнэлгүүдийн бүсийн холбооны дарга Чой Синьон инфляц болон үнийн өсөлтийн талаарх санаа зовнилыг үгүйсгэсэн байна. Компаниуд одоо байгаа хэрэглээний түвшингөө хадгалж зардлаа хэрэглэгчид шилжүүлэхийн оронд татвараас зайлсхийхлийн тулд элсэн чихрийн хэмжээг бууруулна. Ингэснээр хэрэглэгчид үнийн өсөлтгүйгээр эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой учраас татвар ямар нэгэн байдлаар сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй гэж үзэж байгаагаа мэдгдсэн байна. За харин үүнийг шүүмжилж байгаа зарим шүүмжлэгч за түүний дотор эдийн засгийн профессоруудын хэлж байгаагаар өмнө нь одоо ийм татварыг хэрэгжүүлж гэж оролдсон бүтлгүүд тохиолдлуудыг онцлсан байна. За энэ тохиолдлууд дээр үндэслэн одоо өөрийн шүүмжлэлийг гаргаж тавьж байгаа юм байна. За тухайлах юм бол тэдний хэлж байгаагаар дайн улс 1930-ад оноос эхлэн хийжүүлсэн ундаанд татвар ноогдуулж эхэлсэн. За үүнээс болоод мэдээж үн өссөн. Ингээд гэвч бол бас нэг сөрөг үр даавар гарсан нь Швед, Герман зэрэг хөрс зэрэгэлдээ орнуудаас хил дамнуулан худалдаа хийх нөхцөл үүссэн. За үүнээс болоод тус улсын хувьд 2014 онд бол уг татвараа цуцалж байсан гэдэг ийм судалгааны үр дүнг бас өөрийн сөрөг аргумент болгож дэвшүүлсэн байна. За Норвеги улсын хувьд 2018 онд чихэрлэг ундаа чихрийн татварыг огцом нэмэгдүүлсэн. Гэхдээ жижиглэнгийн салбарт эсэргүүцэл үүссэн хил дамсан худалдаа нэмэгдсэний улмаас 2020 онд уг татвараа бууруулахад хүрсэн гэсэн ийм мэдээллийг өгч байгаа. За энэ бодлогыг зөвхөн бусад орнуудад хэрэгжүүлсэн учраас биш харин элсэн чихрийн эрэлт болон бусад холбогдох хүчин зүйлийг харгалзан үзсний дараа шийдвэрлэх ёстой гэж нэрээ хэлхийг хүсээгүй нэгэн эдийн засгийн профессор мэдгдсэн байна. За ингээд Солонгост бол элсэн чихрийн татвартай холбоотой энэ татварыг ноогдуулах хэсэг талаар олон нийтийн хүчтэй хилцүүлэг өрнүүлж байна. За үүнд бол талууд өөр өөрийн байр суурийг хэлж одоо асуудал аргументээр дэвшүүлж байгаамаа.